асуудлуудыг хүлээж тэдний санал хүсэлтийг сонсож засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт тусгахаа илэрхийлсэн. Энэ үеэр төсөө санхүүждэг байгууллагууд Монголдо үйлдвэрлэж байгаа бараа бүтээгдэхүүнийг гаднаас авахгүй гэдгийг мэдгдсэн юм. Тэгвэл өнөөдөр боловсрол, соёл шинжилгээ ухаан, спортын салбарын төлөөлөлтөд уулзаж тэдний санал бодлыг нь сонслоо. Засгийн газар ирэх 2020 он хүртэлх үйл ажиллагааныхаа хөтөлбөрөөр боловсруулж байгаа энэ үед салбар бүрийн төлөөллийн байр суурийг тусгахаар энэхүү уулзалт зохион байгуулж байгаа юм байна. Шинжлэх ухааны салбар дахь хөрөнгө оруулалтыг 5 дахин нэмэгдүүлэхээр болсныг эрдэмтэн судлаачид сайшаалтаа хүлээн авч байна. Гэхдээ тэд улс орны эдийн засаг хүнд үед улсаасаа санхүүжилт нэхээд суухаас илүү өөрсдийн эрдэм шинжилгээ, судалгааны ажлаа эдийн засгийн эргэлтэнд оруулах хүсэлтэй байна. Ганц жишээ авахад бид малын өвчлөлийн онцлогыг дотооддоо хангалттай хэмжээнд үйлдвэрлэж нийлүүлэх боломжтой ч судалгааны хүрээлэнгүүд тендерт оролцох боломжгүй байдгийн байна. Салбарынхаа нөөц бололцоог биднийг дайчлаа засгийн газар бас санаачлаг гаргаад санхүүжилтийн өөр их үүсвэрүүд ялангуяа гадаадаас судалгааны санхүүжилтийн үүсвэр бүрдүүлэх талдаар анхаарч ажиллавал тодорхой үр дүнд хүрэх болов гэж ингэж бодож байгаа юм. Нөгөө нэг асуудал бол манайд үндсэндээ судлаач, өндөр түвшний судлаач бэлдэх тогтолцоонд бол нэлээд тийм хямралтай нөхцөл үүссэн байгаа. Доктороос дээш түвшний. Тэгэхээр энэ болвол бас мөнгө төгрөг шаардахгүйгээр энэ тогтолцоог энэ өндөр түвшний судлаачийг бэлдээд байх боломж бол дотооддоо байдаг. Тэгэхээр энэ засгийн газрын үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрт энэ талаар тусгаад өгвөл бас их сайн байна. Ихтэй сургуулийн бакалаврын анги суралцагчдад төрөөс тэтгэлэг олгож анхаарч ирсэн. Гэтэл магистр, доктор суралцж байгаа оюутнуудад үзүүлдэг дэмжлэг тусламж бага байдаг юм байна. Энэ төвшин сурч байгаа хүмүүсийн амжиргаа, нас эрхэлж байгаа ажлын байдал нь бол энэ сургалтын дээр төвлөрч ажиллах боломж олгохгүйгээр бид нар энэ хүмүүсийг мастер, доктор оюутан болгож чадахгүй байгаа л да. Нэгэнт мастер, докторын ийм бүрэн орон тооны оюутангүй бол судалгааны их сургууль болох боломжгүй. Судалгааны их сургууль болж чадахгүй бол ерөөсөө их сургууль болж чадахгүй. Яамнаас орлоготой оюутан гэдэг энэ хөтөлбөрийн эхний төслийг бэлтгэж байгаа. Үүн дээр ч гэсэн ялангуяа энэ төвшний оюутнууд руу чиглэсэн үйл ажиллагаа нэлээд оруулахаар саналууд оруулж байна. Эрдэмтэд ихтэй сургуулийн чансааг тогтоож өгөхийг хүсэж байсан юм а. Мөн их сургууль, шинжлэх ухааны байгууллага хоорондын уялдаа холбоог сайжруулах нь сайн боловсон хүчин, сайн бүтээл, бүтээгдэхүүн түрэн гарах суурь гэдгийг хэлж байлаа. Их сургуулиуд маань бол бас бодлогын хувьд судалгааны их сургууль болж байгаа. Тэгэхээр эрдэм шинжилгээний байгууллагууд дээр бол одоо маш олон төрлийн судалгаанууд хийгддэг. Тэгэхээр энэ хоёрын хоорондын энэ үйл ажиллагааг бол их сайн уялдаа холбоотой болгож өгснөөр тэр магистр, докторийн сургалт, за бусад энэ судалгаа шинжилгээний ажлууд, хүний нөөц, энэ бүх зүйлүүд бол энд бол уялдаа шийдэгдэх ийм боломж бол харагддаг юм аа. Ерөнхий сайдтай уулзах үеэр эрдэмтэд зөвхөн салбарынхаа өмнө тулгамдсан асуудлыг ярьсангүй. Улс орны эдийн засаг нь иргэдийн бодит амжиргааны төвшөнтэй уялддаг байх ёстой гэд өөрсдийн саналыг хэлж байсан юм. Эзний ногоог илгээхэд бол хамгийн гэмт нь бол Хятадын олсынх байгаа. Хамгийн үнэтэй нь Монголынх. Хэн илүүгэн худалдаж авах вэ гэж мөнгө багтаа юм чинь дандаа хэмтийн давна шүү дээ. Нөгөө Монголын бүтээгдэхүүн орлохгүй энэ нь бол зогсон байдалтай. Энд бол эдийн засгийн техник технологийн талаас нь аль талаас нь судалдаг ийм хүчтэйхэн хүрээлэн байх юм бол төл засгийн шийдвэрийг гаргахад бас тус нөхөн болох ийм талтай болов гэж би бодож байна. Энэ уулзалтанд 80 гаруй эрдэмтэн судлаач багш нар оролцсон юм. Засгийн газар үйл ажиллагааны хөтөлбөрөөр эх 7 хоногт улсын хурлд өргөн барихаар төлөвлөжээ.